Хэд томилолтоор Улаанбаатар хотоос 390 гаруй км-ийн алсад орших Өвөрхангай аймгийн Хужир цуманд ирлээ. Тэгэхээр бидний томилол сайхан цастай өдөр таарч байна. Энд ирдгийн учир нь бидний та бүхэнд үйл ажиллагааг нь танилцуулах гэж байгаа. Хужир цэвэр усны үйлдвэр энэ суманд байдаг юм а. Хужирт эрдэс тусны үйлдвэр 2009 оноос хойш Өвөрхангай аймгийн Хужир цуманд үйл ажиллагаагаа явуулж эхэлжээ. Харин 2013 оноос шинэ үйлдвэрээ ашиглалтанд оруулж орчин үеийн автомат төхөөрөмжөөр тоноглож Хужирт байгалийн эрдэс усыг шинэ технологиор савлаж байна. Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжихээс гадна үндэсний хэмжээний томоохон үйлдвэрүүдийг дэмжин ажилладаг. Тэрчүүднээс баялаг бүтээгчдийг дэмжих холбооны ерөнхийлөгч Даваа Баяр Хужирт эрдэс тусны үйлдвэртэй танилцаж эдний үйл ажиллагааг дэмжиж байна. Энэ орон нутагт үйлдвэрлэлийг хөгжүүлэх нь ач холбогдол цаанаа бол орон нутгийн иргэд ажилтай орлоготой болж байна. Дээрээс нь орон нутгийн төсөвт мөнгө орж байна. Орон нутаг үйлдвэрлэлийн хоорондын уялдаа холбоо сайжирч байна. Бид нар цаашдаа үндэсний үйлдвэрлэлийг хамтдаа хөгжүүлэх энэ сайхан орон нутаг бий болж байгаа. Энэ үндэсний үйлдвэрүүдэд бол манай баялаг бүтээгч дэмжих холбоо илүү төлхөө орж ажиллаж танилцаж эдний үйл ажиллагааг цааш нь дэмжих тийм зорилготойгоор бид нэлээд олон аймгийн нэлээд олон үндэсний томоохон үйлдвэрүүдтэй танилцаж явж байна. Хүний биед эрдэс амин дэм зайлшгүй хэрэгтэй. Бидний идэж байгаа хоол хүнснээс гадна газрын хүнээс ундарч байгаа ус нь эрдэс бодис их бага хэмжээгээр агуулгадж байдаг. Гэтэл ихэнх цэвэр усыг савлахтаа цэвэршүүлэх зорилгоор шүүлт хийж холооржуулдаг учраас хүний биед усаар дамжин ирэх эрдэс амин дэмүүд нь алга болдог байна. Харин Хужирт цэвэр усыг савлахтаа шүүлт хийж холооржуулдаггүй бөгөөд усны байгалийн шин чанарыг алдагдуулахгүйгээр савладаг байна. Манай ус бол яг байгалийн эрдэстэй хүн өдөрт тутам нүгэндээ 2.5 литр ус уух хэрэгтэй гэдэг байна шүү. Тэр усаа эрдэс нь яг хүний бие тохиромжтой хэмжээгээр агуулсан тийм ус уух хэрэгтэй. Харин тэр шаардлагыг манай ус хангасан. Эрдэсийн хувьд бол 100-аас 300 мг литр агууламжтай байдаг. Өөрөөр хэлбэл Хужирт аршааны ундрагаас гарч байгаа эрдэс усыг Жэм Хужирт компани зөвхөн эс чулуулаг байгалийн бохирдлыг шүүлж савлан Хужиртын эрдэс усыг хэрэглэгчдэд түгээж байна. Энэ байгалийн юм чи мэдээж илэс шороо тийм юмнууд гарч ирнэ. Тэгэхээр тэрийг нь шүүгээд савладаг. Энэ болохоор элсэн шүүлтүүр. Дандаа механик шүүлтүүр. Энд болохоор ийм керамик шүүлтүүр гэж байгаа. Энэ ультра туян шүүлтүүр гэхээр яг байгалийн нөгөө нэг юу чинь ямар нэгэн бичил биетэй агуулж явах юм бол тэрийг устгах гэсэн үднэс. Тэр болохоор UF системийн шүүлтүүр гэдэг гол шүүлтүүр байгаа. Тус үйлдвэрт ажиллаж байгаа ажилчдын 80 гаруй хувь нь орон нутгийн иргэд. Ингэж орон нутгийн иргэдийг ажлын байраар хангахаас гадна Жэм Хужирт компани Хужирт сумын хөгжилд үнэтэй хувь нэмрээ оруулсаар байна. Хужирт аршаан сувлил байна, хявар байна, тийм ээ. Хужирт зүгийн бал байна, Хужирт гэрийн мод байна, Хужирт эрдэс цэвэр усны үйлдвэр байна. Тэгээд өнөөдрийн бид бүхний танилцж байгаа энэ Хужирт цэвэр усны үйлдвэр маань бол орон нутагтай бол хамтран ажилладаг. Бид хүн зөвхөн татварт гэтэл тийм ээ. Аймагт бол 300-аас их төгрөгийн татвар төлдөг. За энэ усны татвар гэхэд 20-30 сая төгрөгийн татвар төлдөг. Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны ерөнхийлөгч Даваа Баярын үйл ажиллагаатай танилцсан дараагийн үйлдвэр Өвөрхангай аймгийн төв Арвахэр хотноо үйл ажиллагаа явуулж байгаа Ноос ирээдүй үйлдвэр. Тус үйлдвэр Чингис Бондос санхүүжилсэн үйлдвэрүүдийн нэг. Тус үйлдвэр 12 тонн хоньны ноос, 4.5 тонн тэмээний ноос угаах хүчин чадалтай. Угааж самсан ноосныхоо 30%-ийг дотоодын үйлдвэрүүдэд нийлүүлж, үлдсэн 70%-ийг экспортод гаргаж байна. Ноос ирээдүй компанийн ойрын зорилт бол хүнчлийн үйлдвэр байгуулах. Бүр цаашид хонь тэмээний ноосоор хийсэн нэмэн өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх төлөвлөгөөтэй байна. За ингээд 18 оны эцэст гэхэд бол бид нар ямар ч л байсан утсаа ярина, хүнчлээ ойн, сүлжин, эрн ингээл эцсийн гүн боловсруулалт хийсэн гэж хүний их хэрэгцээнд шууд очих бэлэн бүтээгдэхүүнэл гаргана да. Энд хэдэн жил ажиллаж байна? Жил гарan ажиллаж байна энэ үйлдвэрт. Өмнө нь юу хийдэг байв? Ажилгүй байсан. Ачаал хэр байна? Гайгүй. За баярлалаа.
Энэ мэтчлэн ноос ирээдүй үйлдвэрт нутгийн иргэд болон зэрэгэлдэх аймаг сумдын иргэд ажилладаг. За нийтдээ 150 гаруй хүнийг ажлын байраар хангадаг байна. За миний энэ зогсож байгаа хэсэг бол ноос самнах хэсэг. Энэ хэсэг 3 ээлжээр 24 хүн ажилладаг юм а. Орон нутгийн иргэдийг ноос ирээдүй үйлдвэр ажлын байраар хангахаас гадна Өвөрхангай аймаг Төдийгүй, Баянхонгор, Архангай, Ховд, Увас зэрэг баруун бүсийн аймгийн малчид тус үйлдвэрт ноосоо тушааж байна. Ноос ирээдүй үйлдвэр бол орон нутагт хөгжиж байгаа сайн үйлдвэрийн жишээ. Ийм үйлдвэрүүдийг ч баялаг бүтээгчдийг дэмжих холбоо түлхүү дэмжиж байна. Жижиг дунд үйлдвэрлэлд хөгжиж бас олон ажлын байр бий болгох. Дээрээс нь энэ том компани, энэ том хөрөнгө оруулалттай үндэслэн энэ үйлдвэр бол орон нутагт ингэж олон байгууллагадаасаа гэж холбооныхаа өмнөөс хүсэж байна. Ноос ирээдүй шиг орон нутагт ажлын байрыг олноор бий болгож амжилттай ажиллаж байгаа үйлдвэрүүд Өвөрхангай аймагт цөөнгүй. Үүний нэг бол Дэлгэрэх хүнс компани талах нарийн бовны үйлдвэр. Тус үйлдвэр социализмын үеэс орон нутагт үлдсэн цөөн хэдэн үйлдвэрүүдийн нэг юм. Дэлгэрэх хүнс компани үйлдвэр орон нутагт 120 ажлын байр бий болгож орон нутгийн иргэдийн хүнсний хэрэгцээг хангаж байна. Тийм ч учраас баялаг бүтээгчдийг дэмжих холбооны ерөнхийлөгч Даваабаяр тус үйлдвэрийг сонгож үйл ажиллагаатай танилцсан юм а. Дэлгэрэх хүнс компани талхны цэхэд өдөрт 2500-аас 3000 ширхэг талах үйлдвэрлэх боломжтой ч одоо байгаа зах зээлдээ тааруулан өдөрт 1000-аас 1500 талах үйлдвэрлэн гаргаж байна. Харин тус компани нарийн бовны цэхэд өдөрт 34 нэр төрлийн 900-аас 1 тонн орчим бүтээгдэхүүн үйлдвэрлэн гаргаж байна. Хуучин үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүнийхаа технологиг одоо шинжлэх, дээрээс нь одоо өнөөгийн хэрэглэгчдийн маань хэрэглээний чиг хандлага илүү түлхүү судалж, манай маркетингийн алба судалж одоо хөх тарианы гурилан, бүхэл бүрийн гурилан бүтээгдэхүүнийг түлхүү их бодлого байран ажилладаг. Дэлгэрэх хүнс компани хүчин чадал сайн учраас аймгийнхаа талах нарийн бовныг хэрэглээг хангаад зогсоохгүй зэрэгэлдэх аймаг сумдад ч бүтээгдэхүүнээ нийлүүлж байна. Гэхдээ сүүлийн үед нийслэлийн томоохон үйлдвэрүүдийн бүтээгдэхүүн орон нутгийн зах зээлд орж ирж, зах зээлийг нь булаалдаж ихэснээр борлуулалтанд нь сүргээр нөлөөж эхэлжээ. Орон нутгийн хүнсний үйлдвэрүүдийн хувьд нийслэлийн том үйлдвэрүүдтэй чанар нэр төрлийн хувьд өрсөлдөхөд бэрх. Ганц боломж нь үн байдаг ч түүхийн идэ холоос зөөдгөөс энэ боломж бас л хомс байдаг байна. Дэлгэрэх хүнс компани бол одоо 75 жилийн түүхтэй ийм амжилттай сайхан ажиллаж байгаа компани байна. За энэ үйлдвэр маань бол одоо бүтээгдэхүүний яг гол хамгийн их ордог одоо энэ гурилаа бол Улаанбаатар хотоос татаж байна. Тэгээ ингэж татснаар бол одоо тээврийн зардал бол буулах ямарч боломжгүй учраас үн буух боломжгүй. За хар хорны гурилаа үйлдвэр маань ажиллахаа байгаад 10 жил болсон байна. За хар хорны гурилаа үйлдвэр ингээд ажиллах юм бол бас энэ баруун аймагуд болон Өвөрхангай аймаг гурилаар хангаад тэгээ энэ үйлдвэрүүд маань бас энэ бүтээгдэхүүний тодорхой хэмжээний тээврийн зардал багасаад ирэхээр бол үнэ буулгах боломжтой. Зах зээлээ булаалдах энэ мэт асуудал орон нутгийн баялаг бүтээгчдэд тулгарч байгаа учраас үүнийг зохицуулах бодлого хэрэгтэй байна. Зах зээлийн орчин бараа бүтээгдэхүүний өрсөлдөх чадвар зэрэг орон нутгийн баялаг бүтээгчдэд тулгарч байгаа энэ мэт асуудалтай баялаг бүтээгчдийг дэмжих холбооны ерөнхийлөгч Даваабаяр үйлдвэрлэлтэй биечлэн танилцж байгаа нь цаашид холбооныхоо үйл ажиллагаанд тэдгээр асуудлыг тусгаж шийдлийг хайх зорилготой юм. Энэ үндэсний хэмжээний томоохон үйлдвэрүүд Өвөрхангай аймагт үйлдвэрлэлээ явуулж орон нутгийн хөгжилд хувь нэмэр оруулж байна. Үүнээс гадна Өвөрхангай аймагт жижиг дунд үйлдвэрлэл сайн хөгжиж байна. Өвөрхангайчууд өнөөдөр сумандаа юу хийж бүтээж чадаж байна? Энэ бүхэнтэй та бүхэн нэвтрүүлгийн дараагийн хэсэгт танилцсан. Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо жижиг дунд үйлдвэрлэгчдийг түлхүү дэмжиж тэдэн рүү чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг. Учир нь Монгол улс өнөөдөр хувийн хэвшил үйлдвэрлэгчдийн нуруунд дээр байна. Эндээс жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид жинтэй байр суурийг эзэлдэг. Улсын хэмжээнд 50,000 гаруй жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч байна гэсэн судалгаа байдаг. Тэдний дийлийнх нь орон нутагт үйл ажиллагаа явуулж байна. Өвөрхангай аймагт л гэхэд 1200 гаруй жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч тогтвортой ажиллаж баялаг бүтээж байна. Тэдний дэг бол Баянгол сумын үйлдвэрлэл эрхлэгч Гамбол. Тэрээр төмрөөр хийж болох бүхий л зүйлийг хийж сумандаа баялаг бүтээж байна. За би 20 гаруй жил гагнуур ажил хийж байна. Одоо тэгээд орон нутаг энэ тэнтэй захиалга хийж фэйсбүүк дээр материалаа хийсэн юмныхан зургийг тавиад тэгээд захиалгаар болдог бичдэг. Тэгэл малын тамга, дөрөө.
Гамболд борлуулалтаа нэмэгдүүлэхийн тулд цахим орчныг маш сайн ашигладаг. Адууны тамга нэртэй Facebook хуудас ажилуулан өөрийн уралсан төмөр идэлхлээ сумандаа төдийгүй зэрэгэлдээх сум нийслийг хэрэглэгчдэд борлуулдаг байна. Тэрээр гэрийн тулга, уур нүдүр, дөрөө амгайвч, адууны тамга зэрэг төрөл бүрийн хэрэглэл хийхээс гадна ган сэлбэр урлана. Сүүлийн үед Гамболд дархан сумандаа шин загварын төмөр хийцийн хашааны хаалга урлаж, ийм хаалганы захиалга нь дарагдаад байгаа юм байна. Гамболд дархан өөрийн уралдаг адууны тамгаараа алдартай. Хээтэй хээгүй, чанман, буйлан уйл, наран, саран гэд адууны тамгыг төрөл бүрийн хэлбэр загвараар чамбаа урлана. Тэрээр өнгөрсөн зууны 3 сарын хугацаанд хэрэглэгчдийн захиалгаар 40 гаруй адууны тамга уралжээ. Үүнээс гадна тэрээр сумынхаа иргэдэд дугуй засвар, гагнуурын үйлчилгээ үзүүлдэг хөдөлмөрч нэгэ. Тэгэхээр цааш одоо ингэж штэ дугуй засвар ажиллаж байна. Төмөр эцсийн захиалга хийж байна. Өөр юу хийж байна? Тэгээд ган сэлбэр орлоо да. Ган сэлбэр гагнур хийх үү? Тийм ээ. Гагнур хийж өгөх үү? Хийдгүй яах. Гамболд дархан цаашид төмөр идлийн үйлдвэрлэлээ өргөжүүлж адууны тамга Баянгол сумынхаа брэнд болгох зорилго тавьжээ. Гамболдгой шиг төрөл бүрийн зүйл хийж байгаа баялаг бүтээгчид орон нутагт олон юм. Тэдний нэг бол Өвөрхангай аймгийн Хайрхан дулаан сумын 4-р баялаг өрхийн үйлдвэрлэгч Төгс Очир. Тэрээр газар тариалан эрхэлж төмс хүнсний ногоо тарихын зэрэгцээ сум хөгжүүлэх сангаас 3 сая төгрөгийн зээл авч дахианы аж ахуй эрхэлж байна. Төгс Очир дахианы аж ахуй эрхлээд 8 жил болж байгаа бөгөөд өдгөө 60 гаруй дахиатай болжээ. Тэрээр сүүлийн жилүүдэд дахианы үйлдвэр ухсааг сайжруулж өөрийн гэсэн дахианы үйлдвэртэй болсон байна. Одоо жижигхэн одоо хар байна. Одоо тэнцээ нэг цагаан байна. Эднээс үл яг манайхаас өөрөөс гарсан тийм одоо азархан дахин. Өөрийн одоо дахин өөр газраас энэ авторсон уу? Улаанбаатар хотоос тэр нэг бас нэг дахин аж ахуй хөгжүүлдэг нэг хүн байдیں۔ Тэрнээс тэр бас нэг тэр Оросын бүрдэл дахиа гэж тэрний юунуудыг нэг хэдийг авчирсан. Төгс Очир дахианыхаа үндэгийг сумын төсвийн байгууллагууд сургууль цэцэрлэгийн хүнсний хэрэгцээнд нийлүүлдэг байна. Ялангуяа Хайрхан дулаан сумын баг балчир хүүхэдтэй хүмүүс хүүхдийнхээ эрүүл мэндэд анхаарч Төгс Очирын дахианы үндэгийг тогтмол худалдан авдаг байна. Төгс Очир цаашид дахианыхаа тоог нэмэгдүүлж үйлдвэр ухсааг нь сайжруулахаас гадна газар тариалан эрхлэлтэйч эрчимжүүлэх төлөвлөгөөтэй байна. Сумынхаа зах зээлийг зөв тооцоолж, нутгийн иргэдтэй олон төрлийн үйлдвэрлэл үйлчилгээ үзүүлж байгаа дараагийн баялаг бүтээгч бол Баруун Баян Улаан сумын баялаг бүтээгч Нэм даваа болон түүний эхнэр Адиа Сүрэн. Сайн байна уу? Сайн намарч байна. Сайн намарч байна уу? Сайн явж байна уу? Хөдөлмөр хөгшөрдөггүй гэдгийг харуулж байгаа энэ хоёр баялаг бүтээгч 2008 онд тэтгэвртэй гарснаас хойш нөхөр Нэм даваа нь эсхийн дээр шармал зураг урлаж, эдгээр бэлэг дурсгал, Монголын уламжлалт тоглоом наадга зэргийг олон төрлөөр хийж байна. Харин эхнэр Адиа Сүрэн нь их бэлтгэл хийж, фото зураг авч, бичиг хэргийн холбогдолтой бүхий л үйлчлэгийг сумынхаа иргэдэд үзүүлдэг байна. Баруун Баян Улаан сумын энэ хоёр баялаг бүтээгч өмнө нь баялаг бүтээгчдийг дэмжин төсөл хөтөлбөрт хамрагдаж байсан юм. Энэ дэсэд хамрагдаад телевизээр сурталчилуулснаас хойш бол ерөөсөө өмнө Говь, Хинти, Улаанбаатар, Дорнот зэрэг аймагуудаас бас нэг 10-аад хүн уцаар ярьлаа. Тэгээд асууж лавлах юм болтолоо. Тэгээд зарим нь бол хөлөг тоглоом, одоо үндэсний шагаан тоглоом. Энэ алга мэлхий гэдэг тоглоомын суйстай. Тэгээд шагааны ууттай. Тэгээд тайлбар тоглох заавар журамтай ингээд комоор нь хийд юм л да. Тэгээ энэ минийг бол одоо манай сургууль цэцэрлэг энэ төр ерөнхийдөө хангагдсан манай сумын. Тэгээд ойр орчны сумдууд бол захиалга өгч энэ тэндээс бас энэ юуг яаж хийдий захиалга өгвөл яах вэ гэсэн яриа хоороо тэг байна. Баялаг бүтээгчдийг дэмжин төсөл хөтөлбөрт хамрагдаж үйлдвэрлэлд нь үр дүн гарсан дараагийн баялаг бүтээгч Уянга сумын. Гэрийн тавилга модон идэл хийдэг Уянга уур компани хамт олон баялаг бүтээгчдийг дэмжин төсөл хөтөлбөрт өнгөрсөн 8 дугаар сард хамрагджээ. Энэ хөтөлбөрт хамрагдсаар хамаагүй үр дүн гарсан хүмүүс биднийг их илүү таньж мэддэг болсон. Бидний одоо холын аймаг сумдаас бас захиалга энэ зөндөө орж ирдэг болсон. Энэ төсөл хөтөлбөр бол маш их баярлж байгаа биднэрт. Биднийг мэддэггүй холын аймгийн хүмүүс, ойр хавийн сумдын хүмүүс ч гэсэн одоо биднийг мэддэггүй л шүү дээ.
Уян гур компани Сумдаа төлөвгийн аймагта ур хийцээрээ ялгардаг. Модоор орчин үеийн загвартай гол төлөв Солонгос хэв загварыг харуулсан тавилга уралдаг. Мөн Монгол гэрийн хаалгыг төмрөөр хийж өвмөц хэм маягаар үйлдвэрлэж байна. Анх баялаг бүтээгчдийг дэмжин төсөл хөтөлбөрт хамрагдахдаа өөрийн гэсэн үйлдвэрийн байргүй найзынхаа гаражид үйлдвэрлэлээ явуулдаг байсан бол одоо үйлдвэрийн шинэ байртай болжээ. Ажлын байртай болчихно гэдэг чинь маш чухал юм байна. Энэ өрөө нь болохоор ухсаргааны өрөө байгаа. Одоо энэ талдаа харуул зүлгүр юугаа гэдэг энэ талдаа жумаа ингээ ухсардаг. Энэ тавцсан дараа л ингээ ухсардаг юм да. Одоо маа залуу хэлж байна. За ингээд анх ирэхэд бол нэг тийм жижигхэн нэг юу нэглээ найзынхаа тий. Тий найзынхаа найзынхааны хашаанд илүү. Хашаанд тий. Гаражинд хийдэг байсан. Ийм сайхан ажлын байртай болсон. Одоо дахиад эргээд ирэхэд нөгөө нэг ухаалаг төхөөрөмж татсан байж байгаа юм байна шүү дээ. Энэ л өөрөө яг ахиж төвшлөө байгаа. Сум Улсын сангаас 18 сая төгрөгөөр дэмжсэн. Харин тийм байна. Тийм байна. Манай энэ маш их хөдөлмөр залуу байгаа. Тэгээд манай сумыг бас нэрд гаргаж явсан аймгийн начин. Оо тийм үү. За одоо тэгвэл модон эдлэл дагнаар төмөр хийцээрээ одоо нэрд гаргах нь шүү дээ. Борлуулалт нэмэгдэж үйлдвэрлэл өргөжхийн хэрээр ажилчдын тооч нэмэгдэж одоо Уянга сумын 10 гаруй иргэн уян гур тавилгын үйлдвэрт ажиллаж тогтмол ажлын байраар хангагдсан байна. Монголчууд бид нэгдэх цаг болсон. Ингээд нэг Монголын улсынхаа 408 зохиост энэ тэнд жижиг ч гэсэн үйлдвэрлэл яваа л байна. Тэгээд эдний чинь өнөөдөр нэгдсэн дуу хоолой байхгүй байсан. Тий. Өөрөөр бор зүрхээр л явдаг байсан. Тий. Тэгээд одоо ингээд бизнесийн таатай орчин байхгүй, өсөлтөх чадвар байхгүй, борлуулалтын дэмжлэг байхгүй тий. Ядаж энэ төр өөрөө айгүй том худалдаа авагч. Эхний ээлжинд эднийг төр дэмжих ёстой. Орон нутгийн баялаг бүтээгчид зах зээл хязгаарлагдмал учраас нэг төрлийн үйлдвэрлэл эрхлэх боломж хомс. Тиймдээ ч олон төрлийн үйлдвэрлэлийг хавсран хийж байна. Үүнээс шалтгаалж гол үйлдвэрлэлүүгээ анхаарлаа хандуулж чадахгүй мөн хөрөнгө мөнгөний дутагдлаас болоод орон нутгийн баялаг бүтээгчдийн үйлдвэрлэл өргөжихгүй байх зэрэг баялаг бүтээгчдэд тулгамдж байгаа олон асуудал байна. Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо байгуулагдсан цагаас хойш энэ мэт жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжихэд анхааран ажиллаж ирсэн. Тэр чүүднээс хөдөөгийн баялаг бүтээгчдийн ололт амжилт басгүй зовлон бэрхшээлийг сонсохоор баялаг бүтээгчдийг дэмжих холбооны ерөнхийлөгч Даваабаяр бичлэн орон нутгийн баялаг бүтээгчдийн үйл ажиллагаатай танилцж байна. Тамлалт хорны нэвтрүүлгийн удаагийн дугаартаа газар тариалангийн салбарыг онцолж байна. За энэ бол Өвөр хангай аймгийн брэнд. Миний хойно харагдаж байгаа энэ их өргөн удам талбайд Хар хорин компани брэнд болсон энэхүү чацарганыг тариалж байна. Хар хорин сангийн аж ахуйн голомт дээр ажиллаа эхлүүлсэн Хар хорин компани 600 гад чацарган тариалж энэ жил 900 тонн чацарган хураан авчээ. Цаашид 3500 гад чацарганы жимс цэцэрлэгт хүрээлэн байгуулах төлөвлөгөөтэй. Өвөл ажиллаж байгаа юу ингэж? Өвөл болоод одоо энэ одоо 25-наар таслаад бүх хүлэмжнүүдийн услгааг нь зогсоогоод тэгээд одоо форсон кодыг аваад өвлийн байдалд тавьчихдаг ингээд. Ер нь бол бид нар энэ чацарган тариалаад тэгээ энэ чацарган тариалсан чацарганаараа бид нар үйлдвэр байгуулад тэр үйлдвэртээ бид нар чацарганы шүүс, сироп тэгээд тоос гээд бүтээгдэхүүнүүд гаргана. Аймгийнхаа сумдуудыг аймгийн олон чацарганаар хаяад нийлүүлж байгаа юу? За аймагаас ч хүн бас багал ирдэг юм дөө ер нь. Бас одоо ч ер нь хаасайгүй чацарган хөтөлбөрийн хүрээнд бас чацарган их тариалж байгаатай холбоотойгоор ер нь чацарганы жимс бас Монголоор бас нэг хэсэг ер нь илбэг болчиход. Компанийн чинь бас ингээд тариалж байгаа энэ айл өрхүүдээс чацарганаа өөрсдөө худалдаж авах нь. Явандаа бол бид нар тэгнэ. Манайхын чинь том үйлдвэр байгуулна. Тэгээд том үйлдвэр маань мэдээч хэрэг түүхийд шаардлагатай болно. Тэр түүхийдийг нь өөрийн талбайгаас ядаж нэг 50-аас 80% нь хангачаад бусад дутсан хэрэгцээгээ бол дандаа эргэн тойрны айл өрх тий одоо компани тэр газруудаас бид нар жимсээр нь тухайн үеийнхэн зах зээлийн ханшаар худалдаж аваад үйлдвэртэй нийлүүв. Хар хорин компани бүрэн услахааны системтэй нь хамгийн том давуу тал юм. Орхон голоос татсан усаа талбайдаа хэмэл нууранд хоригдлуулж чацарганы модоо усалж байна. Тийм ч учраас 3500 гад буюу Монголд хамгийн том чацарганы цэцэрлэгт хүрээлэн байгуулах боломж Хар хорин компанид байгаа юм.
Одоо хар хорин компани шар доктор чацарганаа нийлүүлдэг цаашид өөрийн тариалтаа түшиглэж чацарганы үйлдвэрийг хар хорин суманд байгуулах төлөвлөгөөтөө ажиллаж эхлүүлжээ. За экспортыг дэмжих, импортыг орлох, бүтээгдэхүүн болгохын тулд манайх зайлшгүй чацарганы үйлдвэрээ оруулж ирэх шаардлагатай байгаа. Нэгт. Хоёр талаар кадастрын үйлдвэрийн бүхэл хүчин чадлаар нь ажилуулъя гэвэл кадастрын төслийг зайлшгүй хэрэгжүүлэх Монголд тэр тусмаа үр хангаагаас гадна ойр орчим сумдууд бас хэрэгжүүлээд улсуудаа мод өгөөд хариулаад жимсийг бид нөр өөрсдөө худалдаж авах ийм маркаар л ажиллах. Хар хорин компани чацарганы үйлдвэрээ байгуулчих бол чацарганы тариалтаа нэмэгдүүлэх шаардлага гарна. Гэхдээ тэд ганцхан өөрсдөө чацарган тариалахгүй сум орон нутгийн иргэдэд чацарганы суулгац тарааж эргээд тэрийгэ худалдан авах төлөвлөгөө боловсруулжээ. Хэрвээ энэ төлөвлөгөө ажил хэрэг болвол хар хорин компанид үйлдвэрлэлийн кластерын систем хэрэгжин ийм маягаар ажиллавалч орон нутгийн иргэд орлоготой үйлдвэрлэл үр дүнтэй байна гэдгийг Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны ерөнхийлөгч Даваа Баяр онцолж байлаа. Эмэгтэйр өөрсдийн хэрэгцээний бараа бүтээгдэхүүнийг хангаж сумандаа аймагтаа баялагтаж байна. Гэхдээ Урангаа аймгийн баялаг бүтээгчдад борлуулалтаа нэмэгдүүлэх, үйлдвэрлэлээ өргөжүүлэх, бараа бүтээгдэхүүнийхээ өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхгээд тулгамдсан маш олон асуудал байна. За энэ удаагийн томдолт 21 та бүхэнд Уурхангаа аймгаас хүрлээ. Дараагийн нэвтрүүлэг Танай аймгаас хүрэх болно.